Агаарын бохирдлын 55% нь гэр хорооллоос, тоосон зур PM-ийн 17% нь гэр хорооллоос гэдэг тоо худлаа тоо. Худлаа юмн дээр үндэслэхээр гарах шийдвэр нь худлаа байж таарна. Нүүрснээс гарч байгаа утаа өвөл гарч ирдэг. Хэрвээ 50% нь байсан бол 100 хаачцъя. Одоо ингээд худлаа үрд тооноос болоод гол асуудал нь машин юм шиг яриад байгаа байхгүй. 100 болохоор машин явдаг шүү дээ, утаа байдгүй шүү дээ. Хортой элементүүд бол бий, хийнүүд. А нөгөө бидний айгаад байгаа утаа ч байхгүй. Тэгэхээр худлаа дүгнэлт хийсэн учраас цахилгаан машиныг татвараас чөлөөлөх асуудал ярьж байгаа. Хятадын цахилгаан машиныг утаагаар далимдуулж дэмжих нь Монголын бодлого биш. Дараа нь хий. Утаараас болоод хийг дэмжих. Хий хэрэгтэй. Гэхдээ Оросын хийг дэмжих нь Монголын бодлого биш. Хашаанда дулаан байшин барихад ипотекийн их усүр олгоно гэж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан боловч санхүү дээр нь их усүр тавиагүй. Төсөв дээр зөндөөс одоо байхгүй. Хий ашиглаад болох юм бол Монголын хий ашиглана. Савлгаата пропон бутаа юм бол тэрнтэй төстөө нүүрснээс DME гэдэг хий гаргах тэзүү хийгээ баталсан. Айл 10 хэдэн жилийн өмнө. Хэрвээ байгалийн хий юм бол Багнуурын нүүрсэн дээрээс үйлдвэрлээд байгалийн хий гаргаад түгээх тэзүү хийгээд баталсан. Бас хэдэн жилийн өмнө. Цахилгаан станц 350 тэрбум төгрөгийг жил болгон төвчний татаас болгож өгч гин гэсэн. Тэрийг одоо хийд өгөө гэд. 350 тэрбум төгрөгөөр 100 мегаватт цахилгаан станц барина. 5 удаа барих юм бол 500 мегаватт. 150 мянган айлыг хангана. Цахилгаан халаалтаар болоод дулаанаар гэр ороодлын одоо энэ босоо чиглэлүүдийн дунд нэг станц барихад нилээ хэсгийг хангаж байна. Дараагийнх нь түлш. Энэ дүгнэлтэн дээр би харсан. Баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийх хэрэгтэй. Үнслэг баг байх хэвээр. Түрүүн байгаль орчны сайдын яриан дээр гарсан дэгдэмгийн чухлаа гэд. Хоёрдугаарт нь үнслэг байхгүй юу? Үнс өндөр байна. Үнс чийг өндөр байхаар тал нь шатдаггүй материал. Шатахгүй материалаас угаар хий гарна. Дотор шатдаг. Тэгэхээр эцтэй нөө яндаггүй бүс гэдгийг хийгээд тэндээ энэ татаасынхаа мөнгөөр цахилгаан станцуудаа бариад алхам алмаар явъя л гэж. Тэгээд энийг хайхтар ингэж юм маргаадахаас илүүтэйгээр шийдлийг гой зурмаар байгаа.